өнөөдөр ингээд ээлж туулцдаа Төв аймгийнхаа иргэдтэй хийж байна. Та бүхэн мэдж байгаа. Аймагуудаар мөн дүүргүүдээр уулзалтууд хийгдээд явж байгаа. Иргэдээ сонсож байгаа. Иргэдийнхаа өнөөдөр нийгмийн асуудал, өөрсдийн асуудал, энэ улс төрийн нөхцөл байдлыг одоо дүгнсэн ийм уулзалтуудыг хийж яваад байгааг та бүхэн мэдж байгаа. Тэгээд амралтынхаа өдрөөр цаг зав гаргаж уулзалтанд хүрэлцэн ирсэн та бүхэнд баярлалаа. Ингээд мөн өнөөдөр ямар өдөр вэ? Монгол цэргийн баярын мэндийг хүргье. Манай Төв аймаг дээр ажилтгүй хүн гэж юу байгаагүй нэг хэсэгтэй. Энэ яасан гэхээр манай Төв аймагт оюутлын үйлдвэрүүд маш сайн ажиллаж бүх л аймгийн үйлдвэрлэл хэлэгчдийн дийлэнх нь оюутлчдайсэн. Энэ улсуудын хийсэн бүтээгдэхүүн Америк руу хүртэл гардаг байлаа. Өнөөдөр бүх оюутлын үйлдвэрүүд хаагдаад бүх оюутлчингууд ажилгүй болоод бүгдээрээ нэг за боломжтой нэг дэдгүүр хоршоо түүч байгуулад ингээд амьдарцгааж байна. Үе засгийн газраас манай Төв аймгийн 4 гишүүд гарч ирсэн. Ингэж ард түмнээ нам цархаж хуваах ёсоо үгүй юу? Үйлдвэрлэл хэрэгжтэй дэмжих ёстой шүү дээ. Ер нь энэ тэтгэврийн хууль сая гарсан. Тэтгэврийн хуулинд яг төр засаг саяны 27 мянган төгрөг нэмсэн. Энэ дотор энэ зааланд сууж байгаа олон одоо ахмадууд маань 30-аас 40 жил ажилласан. Тэр үед бол чин сэтгэлээс ажиллаж байсан. Яг өнөөдөр би энэ хийж байгаа залуучуудаа үгүйсэхгүй. Энэ улсуудтай адилхан тэр компьютер одоо тэр тухайн үедээ тоног төхөөрөмж байгаагүй. Жинхэнэ сэтгэлээсээ ажиллаж байсан улсууд маань хамгийн одоо доотлын нэмэгдээд 280 мянган төгрөг болсон. Энэ үнийг минь та манд бас нэг санаа сэтгэлдээ аваад иргэнийхээ хуваар ч юм уу таныг ерөнхийлөгч гэсэн утгаараа цаадуулж хүлээж авч чадахгүй болов та үүнийг бас одоо энэ олон түмний минь төлөөлж би одоо хэлээд байна л да. Энэ ахмадуудын маань одоо бас нэг тэтгэвэр тэтгэмж энэ цалин мөнгөний бас нэг асуудлыг та манд бас санаа бодолд аваад бас цаашаа дамжуулж өгөөч гэж хүсэж байна. Үндсэн хуулийн 6-ыг нэгдвэл газар доорх баялаг ард түмний мэдлэлд төрөл хамгаална гэсэн нэг юм заалт байдаг юм байна. Хоёрдугаарт нь ашигтмал газрын ашигтмалын тухай хуулийн 4.13 дээр орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газар дээр хайгуулын тусгай зөвшөөрөл болон одоо бусад тусгай зөвшөөрөл олохыг хязгаарласан юм одоо хуулийн заалт байдаг юм байна. Тэгээ юуны өмнө энийг дурддаг нь миний цааш дээрх асуудал энэтэй холбоотой асуудал ярих юм аа. Тэгээ ингээ манай заамар сум маань одоо 27 жилийн хугацаанд уулуурхаа нөлөөлөлд автж байгаа юм газраа. Бид бол үнэхээр уулуурхаа нөлөөлөлөөс болж одоо заамар сумын иргэд бол бие сэтгэл эд материал одоо соёл иргэншлэрээ бол үнэхээр хохирч байгаа юм ард түмээ. Саяхан Монгол орон даяар 3 сарын эхээр Солонгос улсад ажиллах монгол хүмүүсийг бүртгэсэн. Энийг бүгд мэдж байгаа. 18-аас 39 насны эд ажил хийх насны залуучууд Цэмэтэн шалан дээр 2-3 хонж Солонгос улсыг одоо ажиллахад бүртгүүлж байна. Тэгэхээр Монгол улсад яг энэ залуучууд ажил хийхээр ажлын байр нэгдүгээрт муу байна. Хоёрдугаар гэх юм бол Солонгос улс руу явж байгаа иргэдийг нөхөж хятад улсаас маш их хүмүүс олж ирж байгаа. Би нэг залуу хүний хувьд одоо ерөнхийлөгчд бас хэлье гэж бодож байна. За би энэ ярих сэдв бол энэ цэрэгтэй холбоотой зүйлийг ярих гэж бодож байгаа. Энэ маань юу гэх юм бол энэ 90 оны залуучууд бид азтай бөгөөд азгүй юм а гэж байгаа. Азтай нь ямар учиртай гэх юм бол өөрийнхөө дуртай хэлэх гэсэн үгийг хаанч хэлдэг, өөрийнхөө эрх дураараа хуулиндаа захирагдаж амьдрч чаддаг. Энэ азтай. Азгүй зүйл нь юу вэ гэх юм бол бид Монголдо ажиллаж чадахгүй байна. Хөдөлмөр эрхлэлт хийж чадахгүй байна. Харийн орныг зорж байна. Бас нэг зүйл нь гэвэл энэ нийгэм маань даяарчлалтын эрхэнд илүү аимшигтай болж эхэлж байна. Янз янзын хэрэг 20 мянган төгрөгийн төлөө хүүхэд алж байна. Аав нь хүүгээ зодож байна. Нэг хүүгнийг авч хүчиндэж байна. Энэ асуудлуудыг цэгцлэх цаг нь болжээ гэдэг зүйлийг хэлж байгаа юм. Манай аав бол насаараа цэргийн ангид ажилласан, насаараа цэргийн ангид ажиллаж байгаа цаа тэтгэвтэй гарсан хүн байдаг. Аав нь надад хэлдэг зүйл юу гэвэл эр хүний өөрчлөгддөг, эр хүний хүмүүжүүлдэг газар бол цэргийн анги юм аа. Цэрэг юм аа гэдэг зүйлийг ойлгуулж өгсөн хүн байдаг. Тэгэхээр энэ нэг жилийн цэргийг магадгүй хугацааг нэмээд одоо энэ зогссон байгаа бүтээн байгуулалт, ажиллах хүчгүй болсон байгаа Монгол улсыг залуучуудыг
одоо яг өмнөх социализм буюу өнгөрсөн нийгэм шигээ 3 жилийн хугацаанд ажилуулад одоо тэр зэргийн алба хажуу хугацаанд цалин өгөөд бүтээн байгуулалтанд оролцуулбал илүү үр дүнтэй юм болов уу гэдэг зүйлийг харж байгаа маа анхаарсан үед баярлалаа. Монголд энэ хүний хөдөлмөрийн үнэлэх хөдөлмөрийн хүсний одоо хэмжээ дэндээ бага байна. Ийм учраас хамгийн их ажил хийх хүчин чадвартай хамгийн сайхан залуучууд хамгийн сайхан мэрэгэн дүүнер маань аргагүй амьдрал ирэхээр гадаад оронд яваад алга боллоо. Энийг яах вэ? Энд хэдэн үлжээнүүд аргагүй энэ утга уснаа над битээний 80 гарцаа хэдэмнүүд үлдээд бусд яваад байна. Энээс гарахад гол зангилгаа чи юу хэлэх гээд байна үгүй хүний хөдөлмөрийн хөлсийг нэмэгдүүл. Яа нэмэгдүүлэх вэ гэвэл сая 500-аас 2 сая төгрөгийн сантай болох хэрэгтэй байна. Тэгвэл манай мэрэгэн дүүнер мэрэгэн залуучууд маань эх орондоо ажиллана. Тэгвэл өөр арга алга. Ийм арга хэмжээ байна уу гэвэл байна. Яагаад гэвэл сая 500 мянган км нутагтай, ийм цаг өргөд нутагтай, 3 сая хүнтэй, тийм ээ. Энэ газар доорх сайхан баялгаа хар, энэ хөдөө сайхан болгоо. Энийг чи ашиглаад яагаад Монгол хүний хөдөлмөрийн үнийг яг өсгөх болдгоо юм бэ? Төв аймаг өөрөө бүтээн байгуулалтын асар их боломжтой мөртлөө бүтээн байгуулалтад асар их хойрог байдаг ийм аймгаа. Сая би энэ уулзалтын өмнөөс аймгийн удирдлагууд засаг дарга Батчиргал иргэдийн төлөөлөгчдийн дарга энтертэй уулзаад саналуудаа хэлсэн. Та нарт асар их боломж байгаа. Энэ боломжийг хурдан шүүрч яваад энэ ажлуудыг эхлүүлээд яваач гэдгийг хэлсэн. Энэ цалин баг байна. 1.5-аас доотлын ажлын хөлс бол 2 сая төгрөг байна гэж. Та нартай санал нэг байна. Өнөөдөр Солонгос явж байгаа ажилчид бол яадаг вэ гэхээр үндсэндээ 3-аас 4 сая вонын цалингийн төлөө Солонгост очиж ажиллаж байгаа. Энэ ажлын байрыг бид нар хангаад байгаа биш. Энэ Солонгост байгаа Солонгос иргэд нь өөрсдөө хийх сонирхолтой болсон хар ажлыг монголчууд бид нар очиж хийж байгаа. Энэ хүмүүс бол очиж жаргах гэж яваагүй хар ажил хийгээд 1 сар юм уу 2 сар Монголд ажлын байр байхгүй учраас хийх гэж явж байгаа нь өнөөдөр бүгд тодорхой. Хонон өнжин ойчрлж тэр эрхийг авдаг юм байл. Тэгэхээр энэ байдлыг бид нар урамшуулах биш, энэ байдлыг эргүүлээд бид нар ажлын байр буюу одоо авто зам, дэд үрдэц, төмөр зам, барилгажуулалт, шинэ хөдөө, аймагуудын одоо төвүүдийг шинжлэх ийм том бүтээн байгуулалт хийх ёстой.